Энэ өдрийн төрийн үзэгчтэй бид энэ удаагийн дугаартаа түүхэн эдийн олон улсын зах зээлийн чих хандлага өнөөдрийн байгаа байдал Монгол улсын эдийн засгт бас хэрхэн нөлөөлөх бол ач холбогдол нь бас ямар байна вэ гэдгийг авч үзэхээр та бүхэнд энэ дугаараа хүргэж байна. Надтай хамт судлаач мөн хэдэн ажиллаж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр түүхэн эдийн үн хашиг бол үзэгчдэд нүүрс, зэс, алт гэх мэтлэн Монголын эдийн засгт илүү хүчин дардаг гэдгээр нь мэдрэх боллоо олон улсын үн чих хандлага нь ямар байна вэ гэдгийг бас хийх үгэл анхаарч байгаа шиг байна л да. Сүүлийн үед энэ эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалаад нүүрсний үн, за төмрийн өдрийн үн оны эхнээс бараг 36-7% унтсан байна. Энэ нь Монголын эдийн засгт бас нөлөөлж байна да. Экспортын орлого буурч байна, төсвийн орлого тэр хэмжээгээр буурч байна. Энэ бүтэц бүрэлдэхүүн өнөөдөр яг энэ түүхэн эдийн олон улсын үн яаж тогтож байна гэдгийг мэдээж эрэлт нийлүүлэлээс эхэлж байгаа. Үүнийг үзэгчтэй бас ихлээр тооцоолж байна. За тэгэхээр түүхэн эдийн зах зээл гэдэг бол дэлхийн эдийн засгт маш ач холбогдолтой зах зээл. Дэлхийн 50 гаруй томоохон биржүүдэд 100 гаруй төрлийн гол нэрийн түүхийдүүд арилжаалагдаж одоо аж үйлдвэр эдийн засгийг сэргэх, хөгжүүлэх тэр процесс бол хэрхэн хувь нэмрэл үзүүлж байна. Тэгэд юуны өмнө бол түүхэн эдийн зах зээлийн мэдээж хэрэг бүн тогтох процесс бол маш энгийн. Эрэлт нийлүүлэлтээс мэдээж хэрэг шалтгаална. Тэгээд ерөнхийдөө бол эрэлтийн талдаа ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг вэ гэдэг бол тодорхой зарим нэг түүхийн жишээн дээр бол тайлбарлаж бол зэсгэдэг бол аж үйлдвэр барилгажилт дэд бүтцийн хөгжил болдог. Харин алт хэджин буюу валютын эрсдлээс сэргийлэх аюулгүй үйл хөдлөх хөрөнгө юм. Нүүрс бол дэд бүтэц эрчим хүч гангийн үйлдвэрлэлийн төлөв байдлаас хамаарч үн ханшин тогтож байдаг. Энэ бүх хүчин зүйлүүд эрэлтийн болоод нийлүүлэлтийн талаас нь авч үзсэн хүчин зүйлүүд юм аа. Жишээлбэл. Тэгээ түүхэн эдийн үн ханш хоорондоо ер нь ямар хамааралтай байна? За ерөнхийдөө түүхэн эдийн ханш бол хоорондоо хамаарал бол тухайн хөрөнгө оруулагчийн үүднээс бол харагдана. Жишээлбэл алтны үн бол мэдээж хэрэг бусад санхүүгийн хэрэгслүүд бонд хувьцааны үнэтэй уруу хамаарч ингэж явдаг. Яг л хөрөнгө оруулагчид найдвартай хөрөнгө оруулалт тархан байршуулах хооронд нь бүтээгдэхүүнүүдийг хооронд нь хээжин хийж ашиглах зорилготойгоор бол ханш зах зээл идэвхтэй оролцож ханш тэр хэрэг хөдлөх тийм үндэс нөхцөлийг бол бүрдүүлдэг байна. Үзэгчид бас мэдж байгаа хэлтэй эдийн засаг хямарч байхад хөрөнгө оруулагч нар одоо банк санхүүгийн сектор гэхээс илүү алтанд хөрөнгө оруулах юм уу тийм ээ хөрөнгөний зах зээл гэхээс илүү алт худалдаж авах юм хэлбэр ажиглагддаг л да. Тэгэхээр найдвартай одоо хөрөнгө оруулдаг нэг хэлбэр алт гэж асуусан. Үүний хажуугаар бас пресс байна тийм ээ. Дэлхийн үн одоо бол жоохон өсөлттэй байх шиг байна л да. Нэг хэсэг унжсэн бол буцаад өсөж байна тийм ээ. Дэлхийн үн бол хямралын дараа хятадын эрэлт бол өндөр байсантай холбоотойгоор бол нэлээд өсөж эхэлсэн. Тэгээд 9000 гараад түүхэнд төвшөндөө бас хүрсэн. Харин сүүлийн үед бол сүүлийн хагас жилд бол нэлээд уналттай байсан хэдий ч бол буцаад бол сэргэж эхэлж байна. Энэ бол яагаад дэлхийн аж үйлдвэр бас бага хэмжээгээр сэргэж эхэлсэн тийм дахиад байж болох үндэслэлтэй байгаа. Хямралаас хойш зэс бараг $10,000 хүрч байсан тийм ээ. Буцаад унаад бараг $7,000 руу орж 6,000 бас орсон тийм ээ. Тэгээд 7,000 одоо 8,000 хацаа ах шиг байна тийм ээ. Тэгэхээр дэлхийн зах зээлийн үн хандлага за явж ирсэн тэр түүх нь ямар байна? Жишээл ерөнхийдөө бол аж үйлдвэрийн өсөлттэй бол салшгүй холбоотой. Тэгэхээр бол ерөнхийдөө бол аж үйлдвэрийн өсөлт бол дэлхийн эдийн засаг бол тэр хэмжээгээр хүн ам өсгөх хэрэгт хийж байгаа. Тасалтгүй бол өсөр ирсэн. Ерөнхийдөө цаашид энэтхэг хятадын эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор цаашдаа ч мөн өсөх тийм бас хандлагатай байгаа. Гэхдээ бас шууд эрэлттэй холбоотойгоор бол өсөлт тасалдгүй явагдана гэж ойлгож болохгүй. Ягаад тэгэхээр хэсэгдэг бол томоохон хөрөнгө оруулалт шаарддаг тийм металл учраас томоохон одоо дэлхийд нийлүүлэлтийн тал дээр нь бас томоохон уул уурхай компаниудын дэлхийн ордууд дахь хөрөнгө оруулалтаас бас шалтгаална. Тэгжиж эрэлт нийлүүлэлтийн үүднээс урт хугацааны дэлхийн үн бол тогтоомжтой байгаа. Дэлхийн үнийн графикаас үзэгчид бас юу харж ойлгож байна? За дэлхийн үнийн графикаас харж байна. Одоо энэ хямралын үеэс бол уналттай байсан. Буцаад болохоор хятадын өсөлт сайжирч ирсэн. Бусад улсуудын ч гэсэн Бразил, Бритийн орнууд гэж ярьдаг шүү дээ. Тэр орнуудын хөрөнгө оруулалт сайн байсантай холбоотойгоор бол өсөж эхэлсэн байна. Буцаад бол одоо энэ зах зээл унж эхэлсэн өнгөрсөн зунаас бол
Европын өрийн хямрал хятадын эдийн засгийн өсөлтийн сааралтай холбоотойгоор буцаад бол буурч эхэлсэн байна. Харин сүүлийн 3 сарын байдлаар 2 сарын байдлаар бол доктортой буюу ус хандлагатай хандлага ажиглагдж эхлэв. Тохиолдсон прогноз нь яаж харагдаж байна? За богино хугацааны прогнозоор бол өнгөрсөн 3 сар хүртэл бол Лондонгийн металлын бирж дээрх 3 сарын форвард үнийг харахад бол одоогийн байгаа 8800 гэдэг 8080 гэдэг үнээс бага зэрэг бурч 7970 гэсэн үн дээр бол байна. Ойрын 3 сартаа бол тийм хүчтэй бол унах магадлал харьцангуй гайгүй байгаа нь бол харагдаж байна. За тэгвэл алтыг харцгаа тийм ээ. Алтны үн хойш буцаад жоохон өсөх хандлагатай байгааг графикаас харж болохоор. Тийм. Ерөнхийдөө алтны үн бол 1969 оноос хойш бол тасалдгүй өсч эхэлсэн. Яагаад тэгэхээр бол алт маань өөрөө бол маш онцлогтой. Ямар нэг эдийн засгийн хямрал тохиолдлоо гэж үзэхдээ бол алт бол хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгсэл хязгаарч үн цэнийг алдагдахгүй гэж үздэг. Тэгээд энэ дээр бол хямралаас хойш энэ график дээр хямралаас хойш үеийн алтны үнийн өсөлтийг харуулж байна. 2008 оноос хойш. 2008 оноос хойш өнгөрсөн оны 10 сар 11 оны 9 сар хүртэл алт бол түүхэн өөд үе буюу $1900 төрсөн байгаа. Энэ юутай холбоотой гэхээр Европын өрийн хямрал гүнзгийсэн хамгийн найдвартай гэж үзэгдсэн санхүүгийн хэрэгсэл буюу Европын улсуудын бондыг өгөөж өсч үрээск нь буурч гисэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч алт руу хошуураад алтны үнийн хөө өссөн байгаа. Тэгээд бол ерөнхийдөө тэрнээс хойш зах зээл бол бага зэрэг коррекшн хийсэн засвар гэж ярьдаг. Хийсэн боловч бол буцаад бол сүүлийн саруудад бол бас өсөх хандлагатай байна. Та бүхэн мэдж байгаа Европын өрийн хямрал бүс нутгийн орнуудын өрийн талаарх байр суурь харилцан зөрүүтэй байгаа нь бас томоохон эрсдэл байж болох юм гэж бас үзээд байгаа. Алтны үн за ингэж их өсөж байгаа учир шалтгаанд бас ямар хүчин зүйлсээр нөлөөлж байна. За гол хэрэглэгч болсон энэтхийг бол хятад улсын нөлөөлөл бас энд их жин дарж байгаа хта. Тий. Ерөнхийдөө бол алтны хэрэглээ маань гоё чимэглэл тэгээд бага хэмжээгээр болохоор электроник гэх мэт зүйл ашиглагддаг. Гэхдээ бол дийлэн хэрэглээ эрсдэл бол ерөөсөө хөрөнгө оруулагчдын эрсдлээс өөрсдөө хамгаалах гэсэн хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Ийм учраас энэ эрсдлээс зайлших энэ арга замтай холбоотой байгаа. Нэг ясандаа алт бол хөдлөшгүй үйл хөдлөх одоо найдвартай үйл хөдлөх хөрөнгө болж хувирч байна гэдэг графикаас харж байгаа шүү дээ тийм ээ. За үүнээс цаашлаад явах юм бол бас ямар түүхий идэг одоо харж болохоор байна. Одоо энэ хажтаас хамаарат Монголын эдийн засгийн гол нөлөөлөл үзүүлж байдаг. За алт плюс нүүрс тий. Ерөнхийдөө бол эдгээр таны хэлсэн эдгээр түүхийдүүд бол ерөнхийдөө бол одоохондоо голлох юм бол дарж байгаа. Тий. Монголд бол өөр тийм үнэт металл ч юм уу одоо үйлдвэрлэлийн металлын өсөлт бол хэрэгцээ шаардлага бол хөрөнгө оруулалт хийх боломж буюу хөрөнгө оруулагчид бол хараахан бол бүрдээг байгаа. За үүний зураас төмрийн хөдийн үн хаашаа тийм ээ. Тэгэхээр төмрийн хөдөр бол хэдхэн жилийн өмнө хэдэн зуун мянган тонноор нь экспортлог байсан бол одоо бол 4-5 сая тонноор жилдээ экспортлог болж ирж байна. Тэгээд төмрийн хөдрийн үнээс хамаарч бас Монголын одоо төсөвд орж байгаа орлого хамаарх болчиход байна л да. Тэгэхээр төмрийн хөдрийн үн хааш, нүүрсний үн хааш оны эхнээс 36% бараг онцлоо. Тий. За учир шалтгаан гэж хараад үзэх юм бол энэ эдийн засгийн докторгүй байдалд бол хамгийн түрүүлж их мэдрэмтгий ханддаг энэ түүхийдүүдэд бол төмрийн хөдөр нүүрс орж байгаа шиг байна л да тийм. Тий. Гол нь нүүрс төмрийн хөдөр гэдэг ашигт материалын эдийн засгт үзүүлэх нөлөө бол хямралаас хойш бол маш их ихсэн байгаа. Энэ төмрийн хөдөр нүүрсний маань гол худалдаа авч хятад улс дээр бол эрт буурсантай холбоотойгоор бол өмнө хойш нь бол нэлийн уналттай байна. Тухайлбал Тянжин бонд дээр нэг тонн коксч нүүрснээс энэ оны ихэнх үед бол доктортой байсан хэдий ч бол 5 сараас хойш бол 25-аас 35% унчаад байгаа. Гол нь ерөнхийдөө энэ уналт маань хятадын үйл хөдлөх хөрөнгөний салбарт хөрөнгө оруулалт бол хямрагдаж байгаа. Това бол холбоотой байгаа. Энийг бас тоон мэдээлэлээр үзэхдээ харуулсан юм байна. Өнөөдөр нүүрсний үн яаж тогтоод байна? За Монголын хувьд бол уг түвшээс хамаарч тогтоод байгаа. Ингэж тогтсны эгээд одоо нэг үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл нь бас бидэнд анзаарэгдэж байна л да тийм ээ. Яг одоогийн байдлаар бол Монгол улс бол 100% экспортын нүүрсний хувьд бол хятадын зах зээлээс хамааралтай байгаа. Яагаад тэгэхээр нүүрс маань өөрөө олон улсын зах зээлийг яг нэгдсэн үнээр биш
тухайн бас нутгийн хэмжээнд бол тогтдог. Яагаад тэгэхээр нүүрс бол овор ихтэй бүтээгдэхүүн. Тийм учраас тэргүүн зарт гэдэг бол үн тогтоход бол хамгийн гол чухал зүйл байдаг. Бид нэр ганц зах зээлээс хараат бус байх юм бол дэд бүтцтэй маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж далайн чанд руу зах зээл бол гарах бол шаардлагатай байгаа. Гэвч бол энэ бол хугацаа шаардсан, хөрөнгө оруулалт шаардсан том ажил учраас бол шатны зах зээлээс хамаартай байх хугацаа бол ойрын жилүүдэд үргэлжлэх байх гэсэн бол хэлэлтэй байна. Тэгэхээр эдгээр таварын ханшлаас шалтгаалаад Монголын эдийн засаг нөлөөлж байгаа нөлөөл нь бас хоёр сувгаар мэдрэгдээд авах шиг байна л да. За нөгөөхөн валютын ханшлын чангарал тийм ээ. Доллар чангарч байгаа байдал, за төгрөгийн ханш суларч байгаа энэ байдлыг бас энэтэй холбоод харж болох байна. Тий. Ерөнхийдөө энэ оны ихний байдлаар бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт бол буураагүй. Хэвийн түвшинд хадгалагдж байгаа. Гэхдээ бол өнгөрсөн сүүлийн 1 сарын хугацаанд бол нүүрсний экспорт бол буурсан байгаа. Энэ нь болохоор Монгол улсад орж ирэх валютын урсгал төлбөрийн тэнцэлд бол маш хүчтэй нөлөө үзүүлж байна. Тэгээд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум орчим байсан байгаа. Тийм алдагдaltaй байна. Гадаадын хөрөнгө оруулалт мөн үетэй өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тэрбум Америк доллараар буурсан. Монгол улсад одоо валютын хонцлол үүсгэхэд тэр хэмжээгээр бол долларын ханш өсөх тийм трендтэй хандлагатай байгаа. Одоохондоо Монгол улс бол түүхийдийн экспорт бас шууд бол эдийн засгийн хамааралтай нийт экспортын 90% бол түүхийдийн экспорт эзэлж байгаа учраас бол эдийн засгт маш их нөлөөтэй. Ерөнхийдөө хятадын зах зээл яах вэ гэдгээс манай бүх юм хамаарах гэдэг байгаа. Энэ үднээс болохоор гангийн одоо үйлдвэрлэл буураад тэр хэмжээгээр бас энэ коксч нүүрсний эрэлт буурсан Монгол улсад бас нөлөөлөх бол хандлагатай яг эхэлж байгаа. Гэхдээ бол түрүү хэлсэнтэй хятад улс бол хөрөнгө оруулалт хийх бол боломж байгаа. Гэхдээ бол цаг нь бол одоо бишээ гэж бол ерөнхийдөө эдийн засгт үзэж байгаа.